Баригдах хугацааны өөрчлөлт, шилжилт хийн хроматографийн гэмтлийг засах 6 дугаар хэсэг. Хроматографийн багажинд гэмтэл үүссэн тохиолдолд гэмтлийг үүсгэх хүчин зүйлүүдийг тогтоох олон арга байдаг. Дээр нь бол хийн хроматографийн багажны мэргэжилтэн бөгөөд баг нь болон хэрэгслүүдийн тал дээр голчлон тайлбарлана. Би засварын инженер. Тийм болохоор багажинд маань асуудал гарлаа. Засаад өгөөч гэж их дуудагдаж очдог. Гэтэл яг үнэндээ асуудал багажинд байдгүй. Одоо бид нар баригдах хугацааны өөрчлөлтийн талаар ярих гэж байна. За, энэ зурган дээр бидний яриад байгаа асуудлын жишээг харуулж байна. Маш олон хүчин зүйлээс болж ийм асуудал үүсч болно. Гэхдээ бид нар энд бол баригдах хугацаан дээр төвлөрөн ярих гэж байна. Юунаас болж ингэдэг вэ? Хэрвээ шинэ баг нь дөнгөж суулгасны дараа ийм асуудал үүсч байвал хуучин болон шинэ багнуудын хэмжээсний зөрүүтэй байдлаас болсон байна. Хуучин багныг өмнө нь инлетийн үйлчилгээг хийхдээ тайрчихсан байна. Тэгэхээр шинэ баг нь маань мэдээж өмнөх багнаас хэмжээний хувьд урт байгаа. Мөн түүнчлэн багнаас багны хооронд хэмжээсний өөрчлөлт байдаг. Багны диаметр болон уртын хэмжээс тодорхой хязгаарт байдаг. Диаметрийн хэмжээ бодит хэмжээнээс нэмэх хасах 6 микроноор өөрчлөгдөж болдог. Уртын хэмжээ 1 м хүртэл байх бөгөөд энэ нь 30 м байгаа тохиолдолд яг үнэндээ 31 м ч байж болно гэсэн үг. Тодорхой хэмжээний даралт байж байж хийн урсгалыг баган дундуур үүсгэнэ. Хэрвээ даралт чинь хуучин хിവэрэ байгаа тохиолдолд өөр хэмжээстэй баг нь ороод ирвэл урсгалын хурд буруу болоод эхэлнэ. Пөөх тийм үү. Тийм жаахан өөрчлөлт байсан ч гэсэн ийм том асуудал үүсгэдэг юм байна. Зарим тохиолдолд хэрвээ багнууд хуучин шин ялгаанаас болж том асуудал үүсдэг. Орчин үеийн ихэнх GC системүүд электрон даралтын хяналттай болсон учраас багажны хяналтын програмд урсгалын хурд ямар байхыг оруулж өгч болно. Зөв шүү. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. APC хэдий хэмжээний урсгалтай байхыг тооцоолохгүй. Тэр хэмжээний урсгалыг явуулахад хэрэгтэй даралтал хэрэгтэй гэсэн үг. Багны хэмжээс ямар төрлийн хий урсж байгаа гэх мэт таны оруулсан мэдээлэл дээр суурилж даралтны тохируулга хийгдээгүй. Хэрэв та буруу хэмжээсийг оруулсан бол буруу даралт үүсч дахиад урсгалын хурд буруу болно. Хэрвээ GC-ийн электрон даралтын хяналттай бол ийм төрлийн нөлөөллийг бууруулах хэд хэдэн зөвлөмж байдаг. Хамгийн зөв арга бол багныхаа диаметр хэмжээг програм руу оруулж өгдөг. Энэ мэдээллийг багныг дагалдан ирж буй бүтээгдэхүүний хуудасны багны үзүүлэлтүүд бичигдсэн байгаа. Энэ мэдээллийг оруулж өгснөөр APC зөв даралт өгч тэр бүгдийг тохируулаад явна. За ингээд үүнийг яаж хийх талаар харуулъя. Багажны тохируулга хийх хэсэг рүү орно. Тохируулга буюу configuration цонхыг хардаа. Энд багны хэсэг нь угаасаа нээлттэй байна. Тэгээд калибрет буюу тохируулах хэсэг дээр дараад багны уртыг оруулна, эсвэл тохируулна. Багныг тайрчихсан учраас би тохируулах буюу adjust-ийг хэрэглэх дуртай. За ингээд үүнийг хийлээ. Хэдий хэмжээг би тайрсан гэж үү? Энэ бол метрээр ярил ойролцоогоор 12-ыг өөрөөр хэлбэл тэг 12 гэж орууллаа. Ок товчийг дарна. Одоо багны шинээр оруулсан уртын хэмжээг тооцоож байгаа бөгөөд энэ нь бүр дээшээ очиж байгаа. Мөн даралтанд ч гэсэн нөлөөлөх бөгөөд ингэснээр би өмнө нь байсантай адилхан урсгалын хурдыг баганд үүсгэх болно. Гэхдээ хэрв EPC-ийн даралтын хяналт байсан ч бай үгүй ч бай урсгалын хурдыг хамгийн зөв шалгах арга нь тухайн температурт баригдах хугацаа нь мэдэгдэж байгаа дээжийг тарьж оруулах юм. Ингэх үед яг тэр баригдах хугацаанд тухайн дээж гарч ирж чадаж байвал урсгалын хурд нь зөв байх нь. Ихэнхдээ төрүүлж гарч ирдэг илютийн пикүүд зөв сонголт байдаг. Хуучны сургуулийн аргууд ч хамгийн найдвартай хэвээр байсаар байна да. За, бас нэг энгийн хүчин зүйл бол зөөгчхийн урсгалд өөрчлөлт гарснаар бас баригдах хугацаа өөрчлөгдөж болохыг бид нар ажигласан. Тэгэхээр та бүхэн дээж оруулагчийн хувьд гойжилт үүссэн эсэх, мөн хийн хоолойд бөглөрөл байгаа эсхийг шалгах хэрэгтэй. Сплит буюу хуваагдах төлөвийн үед бөглөрөх тохиолдол их байдаг. Тийм болохоор засвар үйлчилгээний инженерийг дуудаж электрон даралтын хяналтын төлөвийг шалгуулах хэрэгтэй байж магадгүй. Хэрвээ ийм төрлийн асуудалтай үед пикийн хэмжээ өөрчлөгдөж бас баригдах хугацаа нь шилждэг. Тэгэхээр одоо бөглөрөл болон гойжилт үүсснийг шалгах процессыг харъя. Хийн алдалтыг үүсгэх шалтгаан нь эргүүдийг сайн чангалаагүй эсвэл жиргэвчүүд мууцнаас болдог. Өөрөөр хэлбэл та багныг суулгах эсвэл лайнеруудыг солих эсвэл 100-нд температурын цикл хэд хэдэн удаа явагдсны дараа үүсдэг. Энэ шалгалтын тухай би 3 зүйлийг хэлэх дуртай. Нэг их цаг хугацаа авдаггүй. Бас GC-ийн урсгал мэдрэгчийг ашиглаж хий алдахад ашиглана. Мөн гэмтлийг олоо зассны дараа үр дүнг шууд мэднэ. Энд гойжилтыг үүсч болох хэсгүүдийг харуулсан бүдүүвч зураг байна. Үүнд инлетийн багантай холбогдсон хэсэгт алтан лац, хуваагдалтыг хийх хавхлагын орчинд хавхлагын шугам, септум болон септумын эерэг гэсэн
хэсгүүдийг шалгана. Нэгдүгээрт бид нэр GC-д багны хэмжээг зөв оруулсан эсхийг шалгах хэрэгтэй. Дараа нь инлетийг сплитлес буюу үл хуваагдах гэсэн төлөвт аваачна. Урсгалын хурдыг 250 мм тохируулна. Дараа нь багны урсгалыг 7 мл тохируулна. Септумын хийн урсгалыг 3 мм дээр тавина. Түүний дараа инлетийн даралт тогтворчихыг хүлээнэ. Нийт урсгалын хурд ойролцоогоор 60 мл болгох ёстой. Багны урсгалын хурдад хүрэхийн тулд инлетийн даралтыг тохируулах шаардлага гарч болно. Препран гэсэн товчийг дарж урсгалын хавхалгыг хаана. Энэ бол хуваагдах хавхалгын урсгал. Түүний дараа инлетийн тохиргоог солино. GC чинь бэлэн болоогүй байвал 2 удаа дарах хэрэгтэй байж магадгүй. Бид нэр эргийг чангаж байх явцдаа нийт урсгалыг GC дэлгэцэн дээрээс ажиглаж байх болно. Хэрвээ нийт урсгалын хэмжээ 10 мл-ээс их байх юм бол хаа нэг газар хийн алдалт гарч байгаа. Эсвэл тохиргоонууд нь зөв ороогүй байна гэсэн үг. За, биднэрт гойжолт үүссэн байна. Тэгэхээр эргүүдийг чангаж нийт урсгалын мэдээллийг ажиглах хэрэгтэй. Гэхдээ хэтэрхийг чангалбал гэмтэл үүсч болзошгүй тул болгоомжтой байх хэрэгтэй. За, би одоо та бүхэнд дээрээс нь инлет буюу дээж оруулах хэсгээс доошоогоо шалгалтыг яаж хийхийг харуулъя. Эхлээд септумын эргийг чангална. Дараа нь лайнруудыг хаадаг жижиг шар бариулыг шалгана. Энэ биш байна. Одоо би багны эргийг шалгана. Окей. Одоо та бүхэн нийт урсгалын хэмжээ 10 мл-ээс бага болж байгааг харж байна. За, энэ бол хангалттай сайн жишээ байлаа. Тийм, бас нэг зүйл байна. Бид нэр сая гар аргаар шалгалтыг хийлээ. Хэрвээ та бүхэнд лаб адвайсор байгаа бол GC-гээ сонгоод Prepran Lek check буюу гойжлтыг шалга гэсэн командыг сонгоод шалгачна. Хэрвээ гэмтэл хിവэр байсаар байвал лайнерыг солих хэрэгтэй байж магадгүй. Мөн баригдах хугацаа өөрчлөгдөх бусад ч шалтгаанууд байж болно. Эсвэл үл хуваагдах горимд тарилтын хөөх хугацаа өөрчлөгдсөн байж магадгүй. Хэрвээ дээжний концентрац их өөрчлөгдсөн байх юм бол баригдах хугацаа ч гэсэн улам ихсээд явчихдаг. Баган дээр хит их ачаалал ирж уусмалдах бодисууд их төрөлтийг өгч хүлээж байснаас эрт баригдах хугацааг үзүүлдэг. Тийм болохоор дээжний концентрацийг нэмэгдүүлэхэд хүргэдэг инлетийн урсгал, дээж оруулагчийн тогоргоо, тариурын хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг юу нь өөрчлөгдөөгүй эсхийг сайн шалгах хэрэгтэй. Хэрэг өмнө нь хэвийн ажиллаж байсан бол одоо ч гэсэн хэвийн ажиллах ёстой. Юу ч өөрчлөгдөөгүй байхад илүү их концентрацтай дээжийг тарьж оруулж байгаа бол дээжээ шингэлж багажны өмнө ажиллаж байсан концентрацийн хүрээнд болгох хэрэгтэй. Бас таны ажиллаж байгаа уусгагч ч гэсэн баригдах хугацааны өөрчлөлтөнд нөлөөлж болно. Үл хуваагдах горимын дээжний оролтын үед уусгагчийн реверс эффектийн улмаас үүсгээд байдгийг та харах болно. Бид нэр үүний тухай өмнөх хэсэгт ярьсан учраас давтан ярихгүй. Сүүлдээ пикүүдийн тухай ярилцах 4-р видеонд энэ тухай ярьсан байгаа. Ямар нэг шалтгаанаас болоод хэрвээ үл хуваагдах дээжийг оруулах үеийн хөөх хугацаа өөрчлөгдсөн бол түүнийг дагаад яагаад ч юм бас баригдах хугацаа өөрчлөгддөг. Тийм болохоор бүх үзүүлэлтүүд зөв байгаа эсхийг шалгаад өөрчлөлт гарсан бол зөв болгоорой. Хамгийн эцэст нь мэдээжийн хэрэг их ойлгомжтой зүйл бол температурын өөрчлөлт нь баригдах хугацаач гэсэн өөрчлөгддөг.
Шинжилгээ хийх үеийн температурын програм өөрчлөгдөхөд, жишээлбэл хийн урсгал өөрчлөгдөхөд температур өөрчлөгдөнө. Урсгалыг илүү хурдан эсвэл удаан болгож бас температурыг өөрчлөхөд таны хроматографаар гаргах гэж буй химийн нэгдлүүд дээр өөр температур мэдрэгдэх болно. Үүнээс болж баригдах хугацаанд тэр чигээрээ өөрчлөлтөнд орж болох учраас хэн ч үүнийг хүсэхгүй шүү дээ. Хэрвээ ийм зүйл болох юм бол юу нь хизээ гарч ирж байгааг бид мэдрэх аргагүй болно. Тийм болохоор шинжилгээний аргачлалын дагуу хийн урсгал температуруудын бүх тохируулга зөв оруулж өгсөн ямар нэг алдаа гаргаагүй байгааг нэгтлэх хэрэгтэй. Температурыг барих хугацаа, температурын өөрчлөлтүүд, мөн урсгалын хурд зэрэг үзүүлэлтүүд чухал болох нь батлагдсан. Ялангуяа илүүтээр гарч ирж буй пикүүд нь байршлын хувьд ойролцоо байгаа тохиолдолд эсвэл дээжиндээ бодисууд шинжилгэхэд төвөгтэй байх тохиолдолд бүр чухал. Дахин сануулхад бусад бүх тохируулгууд нь зөв байгаа тохиолдолд баригдах хугацаанд мэдэгдэж буй химийн бодисыг оруулан урсгалын хурд зөв тохирсон байгааг шалгах хамгийн сайн арга байдаг. За ингээд баригдах хугацааны өөрчлөлтийн талаарх танилцуулга дүгнэе. Нэгдүгээрт багныг шинээр суулгаж байгаа тохиолдолд багжны хяналтын програмд үзүүлэлтүүд зөв орсон эсхийг тест хийж шалгаад дараа нь бөглөрсөн эсхийг шалгана. Таны бэлтгэсэн дээжний концентрацийн хэмжээ зөв эсхийг нэгтлээд шаардлагатай бол зөв болгоорой. Мөн уусгагч нь тохирсон зөв уусмал байгаа эсэх бас ямар нэг өөрчлөлт санамсаргүй байдлаар орчихсон эсхийг байнга хянаж байгаарай. Хамгийн сүүлд аргачлалд заасан температурын тохиргоо болон хийн урсгалыг ашиглана. Ингээд бид нэр цаашдаа хийн хроматографт түгээмэл тохиолддог эмтлүүдийг засах талаар үргэлжлүүлэн танилцуулах болно. Дараагийн хэсэгт пикийн хэмжээ өөрчлөгдөх, мэдрэх чадвар алдагдах талаар ярилцсан. Олон зүйлийг энэ хэсэгт ярилцсан шүү. За, дараагийн хэсэг рүү орцгоё.